За бүгдээрэнд нь өдрийн мэнд төргий. Тэгээд улиран ажиллах байгааг бол дэмжиж байгаа зарчмын хувьд бол энэ хугацаанд бол мэдээж алдаатай оноотой юм байсан. Гэхдээ алдаанаас оноо нь илүү, шудраг ёс илүү байсан, хууль дэдлэх ёс илүү байсан гэж дүгнж байгаа. За тэгээд би өмнө нь бүлэг дээр бас танаас асууж байсан. Мэдээч хүний эрх чөлөөг нэгдүгээрт тавиарай. Бид бол хууль ёсоо дээдэлдэг ч гэсэн хүний эрх чөлөө, хүний эрхийг ярих юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх чөлөөний асуудал бас яригдана. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо мөрдөн байцаалтын явцад, за прокурорын явцад, за шүүх явцад бүгдээрэнд нь тэр хүмүүсийн эрх чөлөөг сайн хангаж ажиллаарай гэж хүсье. Тэгээ хоёрдугаарт одоо бид нар бол хууль тогтоох дээд байгууллагын хувьд ер нь өнөөдөр прокурорын байгууллагт хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа юу гэдэг нэг асуулт асууя. Яагаад гэвэл хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн заалтан дээр бол маш тодорхой тусгасан байдаг. 25-аас дээш ажиллагчтай бол 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авнаа гэсэн заалт байдаг. Хэрвээ ажилуулаагүй тохиолдолд тэр хэмжээгээр хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр хураамж төлөх ёстой. За тэгэхээр энэ дээр та нэг яг тодорхой тоо хэлээд өгөөч. Би хууль тогтоох дээд байгууллага гэдэг утгаар нь хуулиа төрүүлж биелүүлдэг байгаасаа гэдэг үднэс сууж байгаа. Хэрвээ энэ тоог хүрдэггүй бол энэ тоог одоо заавал хүргэж ажиллаарай гэж шаардаж байна. Тэгээд та тэр тоон дээр нэг мэдээ хэлээд өгөхгүй юу? За ажлын хэсгийн 9-р микрофон өгье. Жаргал сайхан прокурор хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. За өнөөдөр прокурорын байгууллагад 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. За та хэрэг хүртэх мөрдөн байцаах ажиллагаа, дээр нь бас ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой тийм зөвлөдийг бас давхар ярьлаа. Одоо хэрэг хүртэх мөрдөн байцаах ажиллагаан дээр мөрдөх байгууллагууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хэрэг материалын тоог танд би гаргаж өгнө. За надад байж байгаа бодит нэг тоо юу гэвэл өнөөдөр Монгол улсад ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 266 иргэн байна. За энэ иргэд дээр прокурорын байгууллага өөрийнхөө хяналтын чигүүргийг хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дөхөмц болох үйс өөрт нь шаардлагатай бүхэл зүйлийг бид бас шаардлага тавина гэж ажиллаж байгаа. Шийдвэр гүйцэх байгууллагч энэ чиглэлээр ажиллаж байна. Сүүлийн үед би даасаа хараад бас байдал ажиллах нөхцөл болцоо гэдэг зүйлүүдийг ярьсан. Прокурорын байгууллага ажиллах нөхцөл болцоогоо хангахын зэрэгцээгээр прокурорын байгууллагын үндсэн ажлын байрууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээж авах, орж гарах ийм нөхцөл болцоог бүгд биелүүлсэн байгаа гэдгийг танд хэлмээр. За жигждийн Бачаргал гишүүн асуулт асууя.